Хамтдаа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт тавтай морилно. Мэцхэн хүүхэд эхээс мэдлээд эхэндээ эцэгхээс бүрэн хамааралтай байдаг. Харин өсч том болохын хэрээр өөрөө баг-багаар үүрэг хариуцлага өөрч эхэлдэг. Эцэст нь цаг нь болоход өөрийгөө бүрэн хариуцах хэмжээнд хүрдэг. Дараа нь тэр хүн өөрийнхөө амьдралыг авч яваад зогсохгүй. Үр хүүхдээ асарч тэтгэх чадварт суралцах ёстой болдог. Тэгвэл бидний сүнслэг өсөлтөд ч бас үүнтэй адил төстэй үйл явц өрнөдөг. Бид Христэд итгэснийхээ дараа эхэндээ Бурхны гэр бүлдэх нялх хүүхэд мэтэл байдаг. Өөрөөр хэлбэл Библийн үннийг ойлгож мэдэх тал дээр бусдаас бүрэн хараад байдаг. Харин цаг өнгөрөхөөр бид баг-багаар сүнслэг зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлж, ариун сүнсний өдөртөмжөөр алхаж эхэлдэг. Ингэж явн явсаар итгэлийн хувьд биеэ дааж, бусад итгэгчдэд зааварчлан, бусад итгэгчдийг итгэлээр өсгөхөд нь тусалж эхэлдэг. Тэгвэл та өнөөдөр Христ итгэлийн амьдралын хөгжлийн ямар үе шатн дээр явж байна вэ? Хамтдаа үнийг олж мэдцгээе. Доктор Стенли ярианд анхаарлаа хандуулцгаая. Итгэлийн амьдрал гэдэг бол нэг удаа болоод өнгөрдөг арга хэмжээ биш. Харин тасралтгүй үргэлжлэх процесс юм. Үүнийг аялалтай зүйрлсэн ч болно. Сонирхолтой нь энэ аялалд эхлэлийн цэг гэж байдагч, харин төгсгөлийн цэг гэж байхгүй. Учир нь бид Христэд итгэж Бурхны хүүхдүүд болсон л бол үрд мөнхөд эзний замаар алхасаар байх болно. Бурхан бидний Христээр дамжуулан аварч өөртөө дуудахдаа дотор тодорхой зорилгыг тээж байсан юм. Библиэд энэ тухай хэлэхдээ Ромын 8-р бүлгийн 29-р эшлэлдэр тэр өөрийн хүүг олон ах дүүсийн дунд ууган байлгахын тулд урдаас мэдсэн хүмүүсээ тэр бас түүний дүртэй адил болохоор урдаас мэдж тогтоосон юм а гэж бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл та бид итгэл дотроо өсөж Есүс Христтэй адил болон өөрчлөгдөх нь Бурхны төлөвлөгөө байгаа гэсэн үг юм. Иймээс бид өдрөөс өдөрт энэ төлөвлөгөөний дагуу Есүс Христтэй улам бүр адил болон өөрчлөгддөг гэсэн үг. Тэгэхээр би өнөөдөр та бүхэнтэй энэ сэдвийн хүрээнд бидний итгэлийн амьдралын өсөлтийн үе шатуудын талаар ярилцахыг хүссэн юм. За ингээд хамтдаа 2 дугаар Петр номыг гаргаад 2 дугаар Петр ном бол шинэ гэрээний төгсгөл хэсэгт буй жижигхэн ном юм. Хамтдаа 2 дугаар Петрийн 3 дугаар бүлгээс харцгаая. Энэ хэсэгт биднийг эзэнтэй харилцаан дотроо өсөхийн тулд юу хийх ёстойг тайлбарлан өгүүлсэн байдаг юм. Одоо бидний унших хэсгийн өмнөхөн Петр эзэн Есүсийн дахин ирэлтийн тухай өгүүлсэн байдаг. Харин үүний дараа 2 дугаар Петрийн 3 дугаар бүлгийн 14-өөс 18 дугаар эшлэлдэр инх өгүүлсэн байна. 14-өөс нь тиймээс хайртууд минь та нар эдгээрийг хүлээж буй учраас амар амгалан дотор толбгүй бөгөөд сэвгүй түүнд олдохыг хичээгтэн. Хайртах Паул маань өгөгдсөн мэрэгэн ухааныхаа дагуу та нарт бичсэнчлэн бидний эзний төвчээрийг аврал хэмээн тооц. Түүнчлэн түүний бүх загтлууд эдгээрийн талаар бичсэн юм. Загтлууд нь ойлгоход хэцүү зарим зүйлс байдаг бөгөөд юу ч мэдэхгүй туйлбаргүйчүүд бичвэрийн бусад зүйлсийг гуйлдаг шигээ тэдгэрэгч мөн мушгин гуйлж өөрсдийгөө сүрүүлдэг юм. Тиймээс хайртууд минь та нар үүнийг урдаас мэдэж өөрсдийгөө сэргийл. Эс тэгвэл та нар ёс зарчимгүйчүүдийн төрөгдөлд автаж тогтвортой байдлаа алдахгүй. Харин бидний эзэн бөгөөд аврагч Есүс Христийн нэгүсэл болон мэдлэг дотор өсгтөн идүгэ болон мөнхийн өдөр аль алинд нь түүнд алдарна байх болтугай. Амен. За тэгэхээр хамтдаа энэ хэсгийг судлаж эхлэхээс өмнө эхлээд Эфес номын 4-р бүлгийг гарган харцгаая. Энд Паул нэгэн чухал зүйлийг тодорхой тайлбарласан байна. Ингэхдээ Бурхан чуулганд хончин, багш, элч, иш үзүүлэгч болон сайн мэдээ тараагчдыг өгсөн ямар шалтгаантай болохыг өгүүлсэн байдаг юм. Ингээ хамтдаа Эфес номын 4-р бүлгийн 11-ээс 15 дугаар эшлэлийг харцгаая. 11 дээр нь тэр заримыг нь элч, заримыг нь иш үзүүлэгч, заримыг нь сайн мэдээ тунхаглагч, заримыг нь хончин ба багш болгосон гэсэн байна. Энд пастор хүнийг хончин ба багш гэж хэлсэн байгааг анхаараарай. Өөрөөр хэлбэл пастор хүн бол хүмүүсийг Бурхны замаар хөтлөн дагуулж буй хончин, мөн тэднэрт эзний үгийг зааж буй багш хүн юм. Цааш нь үргэлжлүүлэхэд Илч Паул инх өгүүлсэн байгаа юм. Эфес номын 4-р бүлгийн 12-оос 13 дугаар эшлэлийг харах юм бол 12-оос нь харах юм бол ингэсэн байна. Ариун хүмүүсийг үйлчлэлийн ажил бэлтгэж Христийн биеийг байгуулахын тулд юм. Бид бүгд итгэхгүй ба Бурхны хүүг мэдхгүй дор нэгдэх хүртлээр төлөвсөн хүн болтлоо Христийн дүүрэл чанарын хэмжээнд хүртлээ ингэх ажээ. Бид цаашид хүүхэд байхаа болж давлгаанд эн тэнд шидэгдэн аливаа номлолын салхи
Хүмүүсийн ов мэх болон залхай хувилдааны башир аргад тугдалгүй. Үннийг барьж, ингэхдээ харин хайранд тэрүүн болох түүн өд Христөд бүх талаар өсцгөөе гэсэн байна. Эндээс үзвэл та бид итгэлийн амьдралдаа бүх талаар баланстайгаар, тэнцвэртэйгээр өсөх ёстой гэдгийг Паул маш тодорхой өгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл бид Бурхны үннийг сайн мэдээгүй байж үйлчлэл гэдэл гүгэд байж болохгүй гэсэн үг. Бид бүх талаараа тэнцвэртэй, баланстайгаар өсөх ёстой байна. Энэ бол бидэнд хандсан Бурхны хүсэл төлөвлөгөө юм. Бид Христэд итгэсэн мөчөөс эхлэн Христтэй адил дүр төрхийн дагуу амьдралынхаа бүхий л талбар дээр өсөх ёстой байна. Тэгвэл өнөөдөр хэн нэгэн хүн танаас та Христэд итгэх итгэл дотроо өсөж байна уу гэж асуувал та юу гэж хариулах вэ? Та энэ асуултад итгэлтэйгээр тийм ээ, би өссөөр байгаа, би өсөж байгаа гэж хариулж чадах уу? Би танаас үргэлжлүүлээд өөр нэгэн зүйлийг асууя. Танд өнөөдөр таны амьдралд ямар зүйл тохиолдож байгаа болоод та би итгэлээр өсөж байгаа гэж итгэлтэйгээр хариулж чадаж байгаа вэ? Та мэддэггүй байсан ямар зүйлийг мэдэж авч байна вэ? Та өмнө хийж чаддаггүй байсан ямар ажлуудыг, үйлчлүүдийг хийж чаддаг болсон бэ? Та өмнө хийж чаддаггүй байсан ямар үйлчлүүдээр та өсөж хөгжсөн бэ? Таны амьдрал бусдад ямар байдлаараа урдынхаас илүү нөлөөлж байна вэ? Өөрөөр хэлбэл та итгэлийн амьдралынхаа өсөлтийг юугаар хэрхэн хэмжиж байна вэ? Өнгөрсөн он жилүүдэд таны амьдралд юу тохиолдсон бэ? Та нарын зарим чинь Христэд итгээд олон жил болсон байна. Зарим нь өсвөр насны хүүхэд байхдаа, зарим нь бүр түүнээс ч өмнө Христэд итгэсэн байна. Тэгвэл энэ бүх он жилүүдэд та Христийн дотор итгэлээр хэр их өссөн бэ? Бурхны үгийг мэдэх мэдлэг чинь хэр их нэмэгдсэн бэ? Бурхны зүйлсийг хэр их таньж мэдэж чаддаг вэ? Материалын эд баялагын хувьд та баян чинэлэг болсон байж болно. Гэхдээ танаас хизээж булаагдахгүй Бурхны зүйлсээр хэр баян болсон бэ? Үнэн дээр өвхөлж биднээс булаад чадхааргүй тэр агуу баялаг бол Бурхны үг, Бурхны үгээс ирэх үнэн юм. Тэгвэл та энэ тал дээр өнгөрсөн он жилүүдэд хэр өсөж хөгжсөн бэ? Хэрвээ та энэ асуултад итгэлтэйгээр хариулж чадахгүй байгаа бол өнөөдрийн энэ дугаар маань танд тус болно гэдэгт би итгэлтэй байна. Өнөөдөр би та бүхэнтэй бидний итгэлийн амьдралдаа туулсан сүнслэг өсөлтийн үе шатуудын талаар ярилцахыг хүссэн юм. Өөрөөр хэлбэл бид бүгд эдгээр үе шатуудын аль нэг дээр явж байгаа гэж хэлж болно. Энд би эхлээд танд хоёр зүйлийн талаар чухалчлан хэлмээр байна. Нэгдүгээрт, хүн бүр эдгээр үе шатуудыг яг адилхан хурдтайгаар туулж өнгөрөөдөг гэсэн үг биш гэдгийг ойлгоорой. Өөрөөр хэлбэл нэг өдөр Христэд итгэсэн хүмүүс хэдэн жилийн дараа сүнслэг өсөлтийн хувьд яг адилхан төвшөнд байна гэсэн үг биш ээ гэсэн үг. Нөгөөтэйгүр бид энэ хүмүүсийн сүнслэг байдлыг хооронд нь харьцуулж, дээр доор нь оруулж жигсаах гэж байгаа хэрэг биш гэдгийг бүрж хатуу ойлгоорой. Хэрвээ та өнөөдрийн миний яриаг сонсоод би сүнслэг өсөлтийнхөө 5 дугаар шатанд явж байгаа юм байна. Тиймээс би тэр шинэ итгэгчдээс илүү сүнслэг хүн юм байна гэж хэлвэл буруу ойлгож байна гэсэн үг. Учир нь энд би хэн нэгэн хүнийг нөгөө хүнээс илүү эсвэл дутуу сүнслэг байх тухайд яриаггүй гэдгийг ойлгоорой. Харин бид энд дор бүрнээ өөрийнхөө Бурхантай харилцааг үнэлж дүгнэж, Бурхны доторх өсөлт хөгжлөө нягтлах зорилготой гэдгийг л санаарай. Ингээд хамтдаа Эфес номын 2 дугаар бүлэг рүү очицгоё. Энд бидний итгэлийн амьдралдаа туулдаг эхний 3 үе шатыг өгүүлсэн байна. Энд бид 5 настайдаа Христэд итгэсэн үү, 50 настайдаа Христэд итгэсэн үү гэдгээс үл шалтгаалan бид бүгдийн туулдаг үе шатууд юм. Хамтдаа харъя. Эфес номын 2 дугаар бүлгийн 1-ээс 3 дугаар ишлэл. Та нар алдаа зөрчил нүглийнхээ учир үгсэн байсан. Тийм амьдарч байхдаа энэ ертөнцийн замнал, ба агаарын хүчний ноёрхогч, дуулуургүй хөвгүүдийн дотор ажиллагч тэр сүнсийг дагдаг байв. Тэдний дунд бид ч бас бүгдээрээ урд нь мах бод болон оюун бодлын хүслүүдээ өөгшүүлэн махуудынхан хүсэл тачаалуудаар амьдарч байв. Мөн төрлөх байдлаар бусдын адил уур хилэнгэн хүртэх хүүхдүүд байсан юм. Харж гинөө. Энд бичигдсэнчлэн бидний дотор өөрийнхөө авралаар сайрхаж чадах хүн нэг ч үгүй байсан. Учир нь бид бүгд энэ цагт сүнслэг байдлын хувьд үгсэн. Өөрөөр хэлбэл бидний сүнслэг амьдралын эхний үе шат бол үхмэл байдал. Бид гим нүглийнхээ улмаас Бурханаас тусгаарлагдсан байсан. Товчхондоо бол бид бүгд үл итгэгчд байсан юм. Бид зүгээр л хар зөнгөөрөө өөртөө зөв гэж бодсноо хийн амьдарч байсан. Хинч бидэнд үннийг заагаагүй, бидний хинэнч сайн мэдээг сонсоогүй байсан гэсэн үг. Бидэнд аврал хэрэгтэй гэдгийг хинч бидэнд хэлж өгөөгүй байсан гэсэн үг. Тиймээс бидний ихэнх нь сайн мэдээ сонсохдоо дургүйцэж хүлээн авч байдаг юм аа. Надад сонирхолтой биш байна.
Надад цуглаанд явах хүсэл огтхон ч байхгүй байна. Би Библийг ч огт уншиж үзмээргүй байна. Бид ийм байдлаар анх сайн мэдээг хүлээж авдаг. Бидэнд энэ талын ямар ч сонирхол байдаггүй. Радиогоор хэн нэгэн Христийн тухай ярьж байгааг сонсвол сувгаа шууд л солиод л өөр зүйл сонсчихдаг. Гэтэл юу болсон бэ? Явцын дунд хэн нэгэн ямар нэгэн байдлаар бидний анхаарлыг татаж, улмаар бид сонсож эхэлсэн. Тэгэд нэг л мэдэхэд сонирхож эхэлсэн. Улмаар нэг л мэдэхэд гим нүглээ ухаарч Бурхны өмнө очиод Бурхан минь намайг уучлаач хэмээн гуйн залбирсан. Ийхүү бид Есүс Христийг аврагч эзнээ болгон хүлээн авдаг. Бид Есүс Христ загалмай дээр бидний гим нүглийн төлөөсийг бүрэн төлсөн гэдэгт итгэсэн. Энэ мөчөөс эхлэн бид сүнслэг амьдралын 2 дахь үе шат руугаа орсон байдаг юм. За тэгэхээр би танд хэлье. Эхний үе шат нь юу вэ? Энэ бол үл итгэлийн үе шат юм. Үл итгэлийн. Бид бүгд эндээс эхэлдэг юм. Үүний дараагийн үе шат бол авралын үе шат. Бид эзэн Есүс Христийг аврагчаа болгон хүлээн авсан тэр мөчөөс энэ үе шат эхэлдэг. Олон хүн өөрийн хүчээр авралыг олж авах гэж хичээдэг. Гэвч үнэн хэрэгтэй. Хүн өөрийнхөө хүчээр өөрийгөө аврах ямар ч боломжгүй юм. Гэхдээ хамгийн гайхалтай нь юу гэж? Бурхан өөрөө биднийг аврагтчаасаа гэж хүсдэг юм. Тийм ч учраас тэр бидний төлөө Есүс Христийг өгсөн. Бид түүний хувьд Есүс Христийг аврагч эзэн болгон хүлээн авахд л хангалттай юм. Гэхдээ энэ үе шат бидний эцсийн зогсоол биш. Бурхан биднийг өсөж хөгжөөсэй гэж хүсдэг юм. Тиймээс бид энэ үе шатыг Бурхантай хамт аялах сүнслэг аяллаа эхлэл гэж ойлгох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл та авралыг авсан бол одоо Бурхны дотор өсөж эхлэх цаг эхэлсэн гэсэн үг. Хэрвээ та Есүс Христийг аврагчаа болгон хүлээн авсан бол Библи таныг Есүс Христийн дотор шинэ бүтээл болсон гэж тунхагласан байна. Хуучин бүхэн улиран одож одоо бүх зүйл шинэ болсон байна гэж хэлсэн юм. Та өмнөхөөс өөр зүйлд баярлдаг болсон. Та өмнөхөөс өөр зүйлийг таньж мэдхийг хүсэж тэмүүлдэг болсон. Та өмнөхөөс өөрөөр бодож сэтгэдэг болсон. Та өмнө хүсдэггүй байсан бол одоо харин хүсдэг болсон. Өөрөөр хэлбэл цуглаанд явж Библийг уншиж залбирахыг хүсдэг болсон гэсэн үг. Та нэг л мэдэхэд би мөрөөрөө өөрийнхөө төлөө амьдрсаар амьдралаа дуусгахыг хүсэхгүй байна. Би Бурханаас авралыг авсан юм чинь Бурханы төлөө ямар нэгэн зүйлийг хийж өгөхийг хүсэж байна хэмээн бодож эхэлсэн байх болно. Эндээс бидний сүнслэг амьдралын 3 дахь үе шат эхэлж байна гэсэн үг юм. Энэ үе шатыг бол үйлчлэлийн үе шат гэж нэрлэж болно. Бурхны нэгүслэр авралыг авсан хүмүүс Бурхны төлөө ямар нэгэн зүйлийг хийх буюу эзэнд үйлчлэхийг хүсэх нь зүүн хэрэг юм. Ингээд хамтдаа Эфес номын 2 дугаар бүлэг рүү очие. Эфес номын 2 дугаар бүлгийн 8-аас 9-ийг 9 дээр Паул юу гэж хэлснийг харъя. 8-с дээр инх өгүүлсэн байна. Нэгүслийн учир итгэлээр аврагдсан та нараас бус харин Бурхны бэлэг бөгөөд үйлсэр чинь биш тул хинчүүл сайрхах болно гэсэн байна. Энд бичигдсэн бид бүгд нэгүслэр аврагдсан заримдаа хүмүүс санаатай эсвэл санамсаргүйгээр чи Есүс Христэд итгээд цуглаанд яваад ийм зүйлийг хийвэл аврагдах болно гэж хэлдэг юм. Эсвэл баптизм хүртвэл аврагдах болно гэж хэлдэг юм. Гэхдээ тийм биш ээ. Бурхны аврал бол зөвхөн Бурхны нэгүсэл юм. Тэгэхээр хэрвээ та Бурхны нэгүслэр аврагдсан гэдгээ ойлгож ухаарсан бол та аажмаар сүнслэг амьдралын 2 дугаар үе шатаас 3 дугаар үе шат руу шилжих болно. Энэ бол үйлчлэлийн үе шат юм. Библиэд энэ талаар юу гэж өгүүлсэн болохыг хамтдаа харцгаая. Эфес номын 2 дугаар бүлгийн 10-ыг нь харъя. Учир нь бид сайн үлсийн төлөө Есүс Христ дотор бүтээгдсэн түүний бүтээл юм. Бүтээл мөн. Бидний хэдгээрийн дотор яваасай гэж Бурхан урдаас бэлтгэсэн билээ гэсэн байна. Тэр биднийг авраа зогсохгүй өөртөө үйлчлүүлэхийг хүсдэг болохыг бид эндээс харж болно. Бид бүгдэд өөрийн гэсэн сүнслэг бэлгүүд авьяас чадварууд өгөгдсөн байдаг. Харин бид үүгээрээ Бурханд үйлчлэх учиртай. Магадгүй та дотор би Бурханд яаж үйлчлэх болж байна гэж асууж болох юм. Яаж гэдгийг чинь Бурхан өөрөө танд харуулах болно. Учир нь Библи биднийг Бурханы хүн буюу Бурханы эзэмшил болсон гэдгийг тодорхой өгүүлсэн байдаг юм. 1-р Коринтын 7-р бүлгийн 23-ыг харах юм бол та нарыг үнэтэйгээр худалдан авсан юм хүмүүсийн боол бүү болох түн гэж хэлсэн байна. Бурхан биднийг Есүсийн цусаар худалдан авсан гэдгийг энэ тодорхой өгүүлсэн байна. Тэгвэл хамтдаа Эфес номын 2-ын 10-ыг дахин харъя. Учир нь бид сайн үлсийн төлөө Есүс Христ дотор бүтээгдсэн түүний бүтээл мөн. Бидний эдгээрийн дотор яваасаа гэж Бурхан урдаас бэлтгэсэн билээ гэсэн байна. Тэгвэл та Бурханд үйлчлэхийн тулд өнөөдөр юу хийж байна вэ? Хэрвээ би танаас та өнгөрсөн 7 хоногт Бурханд үйлчлэхийн тулд юу хийсэн бэ гэж асуувал та юу гэж хариулах вэ? Эсвэл эх 7 хоногт Бурханд үйлчлэхээр төлөвлөж байна уу гэж асуувал та юу гэж хариулах вэ? Би өөрөө завгүй өдөр бүр 8, 10, 12 цаг ажилладаг гэж та хариулах уу?
Мэдээд завгүй ажиллахыг би ойлгож байна. Гэхдээ энэ нь биднийг Бурханд үйлчлэхэд саад болох байсан бол Бурхан бидэнд үйлчлэлийн талаарх дээрх зүйлсийг бичихгүй байх байсан юм. Учир нь бидний хүн нэг бүрийг Бурханд үйлчлэхийн тулд бүтээгдсэн гэдгийг дээр хэлсэн байна шүү дээ. Бид Бурханы өгсөн шинэ амьдрал дотор алхаж түүнд үйлчлэх ёстой гэдгийг хэлсэн байна. Энэ бол бидний амьдралын хэв маяг. Энэ бол бидэнд хандсан Бурханы зорилго. Энэ бол Бурханы төлөвлөгөө юм. Тиймээс одоо миний хэлэх зүйлийг анхааралтай сонсоорой. Би нэг чухал зүйлийг хэлмээр байна танд. Хэрвээ Бурхан танд бэлэг авяасыг өгсөн байтал та түүгээрээ Бурханд үйлчлэхээр зориудаар татгалзаж зайлсхийсээр байгаа бол та Бурханы эсрэг нүгэл үлдэж байна гэсэн үг юм. Учир нь та тэр бэлэг авяасыг зориултынхын дагуу хэрэглэхийн оронд дими үрж байна гэсэн үг юм. Хэрвээ Бурхан бидэнд "За миний өгсөн бэлэг авяасаар надад огт үйлчлэхгүй байгаа тэр хүмүүсийг би өнөөдөр мөнхийн устдаа авах болно" гэж хэлбэл өнөөдөр сүм чуулгануудад хэдэн хүн үлдэж хоцрох байсан болоо. Тиймээс Бурхан танд авяас чадвар, сүнслэг бэлгүүдийг өгсөн бол та түүгээрээ Бурханд үйлчлэх ёстой. Учир нь Бурхан таныг үйлчлэлд дуудсан байна. Тиймээс та үйлчлэлд шамдаарай. Зарим хүмүүс үйлчлэлээс төвөгшөөдөг. Гэтэл үйлчлэхгүй байх нь илүү аимшигтай гэдгийг тэд ойлгодоггүй. Яагаад гэдгийг би хэлж өгье. Хоёр шалтгаан бий. Эхнийх нь Библиэд биднийг үйлчлэх ёстой гэж хэлсэн. Хоёрдугаарт мэдсээр байж би үйлчлэхгүй гэж хэлж байгаа хүмүүсийн амьдрал хизээч амжилтаар дүүрэн байдаггүй. Учир нь мэдсээр байж Бурханд үйлчлэхээс татгалзаж Бурханы өмнө зориудаар дуулуургүй байдал үзүүлж буй хүмүүс хизээч амжилттай амьдарч чаддаггүй. Бурхан бидний амьдралд дэндүү их хөрөнгө оруулалт хийсэн. Тэр таны төлөө юу хийснийг, танд юу өгснийг та бодод үзээрэй. Ийм байхад надад үйлчлэх зав байхгүй, надад үйлчлэх хүсэл байхгүй гэж хэлэх нь зөв гэж үү? Энэ бол маш ноцтой асуудал гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Бурхан бидний хүн нэг бүрт цаг хугацаа өгсөн. Хүн нэг бүрт авяас бэлэг, ур чадварыг өгсөн. Гэхдээ бид энэ бүхнээ хэрхэн хэрэглэх учиртайг нь энэ бүхнийг бидэнд өгсөн эзэн Бурханаасаа асуух учиртай. Зарим хүмүүс би бусад хүмүүс шиг мундаг биш ээ гэж ярьдаг. Үүндээ энэ бол ямар ч асуудал биш. Есүс бидний хизээж хооронд нь харьцуулдаг учир нь тэр бидэнд өөрөөр зориг, өөрөөр нөхцөл байдлыг өгсөн юм а. Үүндээ бид бүгдээрээ л алдаа гаргадаг. Бид бүгдээрээ л бүдэрдэг. Гэхдээ бид ийхүү бүдэрлээгээд бид бүхэлдээ бүтлгүүтэл гэсэн үг биш юм. Харин ч энэ алдаа маань биднийг Христ дотор өсгөхөд тусалдаг юм. Бид ингэж л өсдөг. 1-р Иохны 2:1-ийг дахиад харъя л да. Бяцхан хүүхдүүд минь та нарыг нүгэл бүү үлдээсээ хэмээн би эдгээрийг та нарт бичиж байна. Хин нэгэн нүгэл үлдвэл эцгийн өмнө бид өмгөөлөгчтэй агаад. Тэр бол зөвхт Есүс Христ мөн гэж хэлсэн байна. Энд биднийг насанд хүрэхстэй гэж дуудаагүй байна. Бяцхан хүүхдүүд минь гэж байгааг хараарай. Үндэ та бид бол Христийн дотор өсөж буй балчир хүүхдүүд юм. Харин Бурханы үг бидэнд Бурханы зүйлсийг таньж мэдхэд тусалж биднийг өсөлт өөд хөдөлдөг юм. Жишээ нь та маш олон чухал үннийг сурч мэдлээ гэж бодъё. Гэхдээ тэр үнэн хизээ таны амьдралын салшгүй нэг хэсэг болдог вэ? Та хизээ тэр үнэн дотор бат сүрлэгддэг вэ? Та юу гэж бодож байна? Та энэ тухайга бусдад ярьж, бусдад хуваалцаж эхлэх үед энэ бүхэн бий болдог юм. Тийм учраас сайн мэдээ тарах нь хамгийн гайхамшигтай үйлчлэл юм. Би хувьдаа та бүхэн Бурханы үгийг дамжуулахын тулд өөрийнхөө амьдралд Бурханы үгийг өдөр бүр судах ёстой болдгийм. Учир нь та бид Бурханы үгийг уншиж судлаа зогсохгүй. Бусдад хуваалцах үедээ Бурханы үг дотор илүү гүн бат үндэслэгдэж байдаг юм а. Бурханы сайн мэдээ дотор илүү гүн бат үндэслэгдэж байдаг юм. Бурхан бидний хүн нэг бүрийг өөртөө үйлчлүүлэхээр дуудсан юм а. Энэ бол бидний итгэлийн амьдралын нэгэн чухал үе шат юм шүү. Энэ үе шат бидний амьдралын туршид үргэлжлэх үе шат. Бид хизээч Бурханд болон бусдад үйлчилж дуусахгүй. Цаашилбал 4-р үе шат нь сулдраа байдалдаа урам хугарах үе шат юм. Бид бүгд эрт орой хизээ нэгэн цагт их баг ямар нэгэн байдлаар энэ үе шатыг туулдаг. Миний бодлоор бид дараа 2 талбар дээрээ сулдраа байдалдаа урам хугарах үе шатыг хамгийн хүчтэйгээр мэдэрдэг гэж би боддог. Нөгөө төгөр энэ нь Бурханы бидэнд хандсан төлөвлөгөөний нэг хэсэгч гэж би боддог. Жишээ аваад үзье л дээ. Бид бүгдээрээ Бурханд анх үйлчлэхдээ тун баяртай үйлчилдэг. Чуулганы зүгээс бидэнд үйлчлэлийн санал тавих үед бид баярлдаг. Тэгээд тэр үйлчлэлийг чадах чинээгээрээ хийж эхэлдэг юм. Эхэндээ бүх зүйл сайхан байдаг. Өөрийгөө тунд ажгүй үйлчилж байна гэж боддог. Би ч болж байна шүү гэж бодож эхэлдэг юм. Гэтэл юу болдог вэ? Бурхан бидэнд сулдраа байдалдаа урам хугарах үе шатыг зөвшөөрдөг юм. Яг л би чадах юм байна гэж бодож эхлэхдээ зэрэгцсэн энэ үе шат эхэлдэг юм а. Учир нь
Бурхан үүнийг зөвшөөрөхгүй бол бид өөртөө улам бүр бардан болох болно. Бурханы тусалцаанд биш, өөрийнхөө чадварт улам бүр найдах болно. Бардамнал бол бидний амьдралын хамгийн заналт дайсан гэдгийг бид санах хэрэгтэй. 2 дугаар Коринтын 12 дугаар бүлгийг санацгаая. Илч Паулд ч бас бидэнтэй адил асуудал тулгардаг байсан. Паул маш их мэдлэгтэй, маш мундаг хүн байсан учраас тэр ч бас бардамнах эрсдэлтэй байсан юм. Бурхан үүнийг нь ч сайн мэдэж байсан. Хамтдаа 2 дугаар Коринтын 12:7-ыг харъя. Мөнөөх агуу гайхамшигтай илчлүүдээс болж махбодид минь өргөс өгөгдөж, өөрийгөө хэд дөвөөлөхөөс сэргийлж намайг сатаны зарлаг илч дэлссэн ажээ гэж Паул хэлсэн байна. Паул илч энэ асуудлаас ангижрахыг хүссэн ч Бурхан зөвшөөрөөгүй. Тэр Бурханаас 3 удаа хүсэмжлэн гуйсан ч Бурхан зөвшөөрөөгүй. Намайг Бурханаас хүлээн авсан илчлэлийнхээ улмаас өөрийгөө дөвөөлгөж бардамнах аюултай гэдгийг Бурхан мэдэж байсан юмаа гэж Паул үүнийг тайлбарласан байдаг. Учир нь Паул тэр бүх илчлэлээр өөрийгөө дөвөөлгөж чуулгануудын дунд өөрийгөө өргөмжлөх бүрэн боломжтой байсан. Тиймээс Бурхан түнд сул дорой байдлаа мэдрэх тэр нөхцөл байдлыг зөвшөөрсөн юм. Тиймээс Паул Бурхан минь та л надад туслахгүй бол би чадахгүй нь гэсэн тэр зөв хандлага дээрээ үлдэж чадсан юм аа. Хэрвээ та надад хүчийг өгөхгүй бол, та надаар дамжуулан ярихгүй бол, та надад туслахгүй бол би чадахгүй нэ гэж хэл. Тэгэд үргэлжлүүлэн би хизээ сул дорой байна. Тэр үед Бурханы хүч чадал миний дээр бялхам дүүрэн байдгаа гэж Паул тунхасныг сана. Өөрөөр хэлбэл сул дорой байдалдаа урам хугарах нь итгэгч хүний хувьд ямар чухал болохыг илж Паул хамгийн сайн ойлгосон нэгэн байсан юм. Хамтаа цаашлая. Ромын 7 дугаар бүлэг рүү очих юм бол илж Паул энд өөрийнхөө мэдрэмжийг мөн хуваалцсан байна. Бид зөвхөн үйлчлэлийн талбарт төдийгүй итгэлийн амьдралынхаа замд ч сул дорой байдалдаа урам хугарах тохиолдол олонтой тохиолддог юм а. Хамтаа Ромын 7 дугаар бүлгийн 15-аас 21 дугаар ишлэлийг харъя. Танд би дуудаж өгье. Би юу үлдэж байгаагаа өөрөө ч ойлгодоггүй. Учир нь би хийх хүсэлтэй зүйлээ хийдэггүй. Харин үзэн яддаг зүйлээ хийж байна. Хэрвээ би өөрийн хүсдэггүй зүйлээ хийж байгаа бол хуулийг сайн гэдгийг өөрөө зөвшөөрч буйна юм. Харин идүүгээ цаашид би биш, миний дотор оршин байгч нүгэл нь үнийг үлддэг юм. Учир нь миний дотор буюу мах бодид маань ямар ч сайн зүйл байдаггүйг би мэддэг. Учир нь миний дотор хүсэл байвч харин сайныг хийх нь үгүй. Би өөрийн хүсдэг сайныг хийдэггүй, харин хүсдэггүй бузар муугаа хэрэгжүүлдэг юм. Хэрвээ би өөрийн хүсдэггүй зүйлээ хийж байгаа бол цаашид би биш, харин миний дотор оршин байгч нүгэл нь үнийг үлддэг юм. Ингээд сайныг үлдэхийг хүсдэг миний дотор муухай байдаг гэсэн хуулийг би олж мэдлээ гэж Паул бичсэн байна. Илч Паулын амьдралд ямар асуудал байсан юм бэ? Түүнд итгэлийн амьдралаар амьдрах асуудал байсан. Тэр эзэнтэй хамт алхахыг хүсэж байсан ч үүнийг өөрийнхөө хүчээр хийж чадахгүй байгаадаа урам нь хугарсан байсан юм. Таач бас ийм байдалд орж байсан баг. Бид бүгд итгэлийн амьдралдаа эрт өрөө хизээ нэгэн цагт ийм байдалд ордог. Бид бүгд өөрийнхөө хүчээр чадахгүй юм байна гэдгээ ухаарах үедээ нүүр тулдаг юм. Үнэн дээр бид итгэлийн амьдралыг өөрийн хүчээр туулж чадахгүй. Учир нь эзний ариун сүнс үгүй бол бид байдаг л нэг ёрын муу хүмүүс болж хувирах болно. Бид яаж чичээгээд Есүс Христийг дуурайж чадахгүй. Учир нь энэ амьдрал одоо биднийх биш, харин Есүс Христийг болсон. Есүс Христийн амьдралаар амьдрахын тулд бидэнд ариун сүнсний хүч хэрэгтэй. Үүнийг ухааруулахын тулд Бурхан бидэнд сул дорой байдалтай урам хугарах үе шатыг бидэнд зөвшөөрөн өгдөг юм а. Хэрвээ үүнийг өгөхгүй бол бид их хэрэг бардам хүмүүс болон хувирах болно. Зарим хүмүүс хангалттай, туршлагатай, хангалттай, чадвартай хүн бол өөрийгөө сул дорой гэж бодохгүй шүү дээ гэж хэлдэг. Найз минь, итгэлийн амьдралд бид хизээч өөрийнхөө хүчээр хангалттай, туршлагатай, хангалттай, чадвартай болж чадахгүй. Би хувьдаа энэ дээр гарах бүртээ Бурхан минь би өөрийнхөө хүчээр үүнийг хийж чадна гэсэн хандлагатайгаар энэ дэрлүү гарахыг надад хизээч бүү зөвшөөрөөч гэж залбирдаг юм. Тэгвэл бидний итгэлийн амьдралч адилхан. Эзэн минь, та туслахгүй бол би чадахгүй. Та туслахгүй бол би бүхнийг сүрүүлэх болно. Та тодорхой болгохгүй бол би бүгдийг замбраагүй болгох гээд байна. Та туслахгүй бол, та л хүчийг өгөхгүй бол би юу ч хийж чадахгүй нэ гэж залбирах хэрэгтэй. Ийм л даруй хандлагаар бид амьдрах учиртай юм. Тэгэхээр Бурхан биднийг өөрийн биш, Бурханы хүчинд найдан, эгэл даруугаар амьдрахын тулд бидэнд сул дорой байдалтай урам хугарах үе шатыг өгдөг байх нэ. Тэгэхээр энэ мэдрэмж бол итгэлээр унсан хэрэг биш, харин ч итгэл дотор ураг шалхах нэгэн чухал шат гэдгийг, өсөлтийн шат гэдгийг бид ойлгох хэрэгтэй.
Учир нь бид хизээч итгэлийн амьдралыг түүнээс ангид туулах ёсгүй юм. Бурхан биднийг хизээч өөрийнхөө хүчээр итгэлийн амьдралыг туулаасай гэж хүсдэггүй. Ингэх боломжгүй гэдгийг Бурхан сайн мэддэг. Тиймээс ч тэр бидэнд ариун сүнсээ илгээсэн. Тиймээс бид түүний дуудсан дуудлагын дагуу бүхнийг хийх боломжтой болдог. Тиймээс бид өөрсдийнхөө сул дорой байдлыг хүлээн зөвшөөрч эзэн Бурханд бүх найдвараа тавихыг доктор Стенли бидэнд өнөөдөр сануулж байна. Үнэхээр Бурхан биднийг өөрөөс нь хамааралтай амьдраасай гэж хүсдэг. Энэ талаар Есүс Иохан 15-ын 4-8 дугаар ишлэлд тодорхой хэлсэн байдаг. Хамтдаа өнөөдрийнхөө дугаарыг энэхүү гайхалтай үгсээр өндөрлүүлцгээе. Иохан 15-ын 4-8. Миний дотор байх тун би ч та нарын дотор байна. Усан үзмийн модонд холбогдохгүй бол мөчир өөрөөсөө жимс ургуулж чадахгүй адил. Та нар миний дотор байхгүй бол тийм байх болно. Би бол усан үзмийн мод. Та нар мөчрүүд. Хэн миний дотор байж, би мөн түүний дотор байна. Тэр их жимс гаргана. Учир нь надаас ангид та нар юу ч хийж чадахгүй. Хэн нэг нь миний дотор эс байгаас мөчир мэд хаягдж ховхайрна. Тэдгээр мөчрийг түүж галд хаяж шатаана. Та нар миний дотор, миний үгс та нарын дотор байвас та нар юу хүсснээ гоё. Тэгвэл та нарт би илэх болно. Та нар их жимс гаргаж миний шавнар болоход эцэг минь алдаршина. Амен. Бурханд тэмүүлсэн сэтгэл хүмүүсийг энэрх зөрхөөр амьдрахад туслах номлогч доктор Чарлз Стенлигийн хамттай нэвтрүүлэг сонсогч танд хүрлээ. Нэвтрүүлгийг дахин сонсохыг хүсвэл Итгэл радио.com-оор зочлоорой. Бидэнтэй холбогдохыг хүсвэл 8085 99 тэгтэг дугаард хандаарай.